За өдрийн мэнд шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөр сувг үзэг сонсогч та бүхэндээ сайн сайхныг хүсэн мэдчилж байна. Дэлхийн дуу хоолой нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хос толгойн хүлээн авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бүх бараг Америкаас ураатай Заяа спорт шоп, хариултаа хадгалын ураатай Худалдаа хөгжлийн банк ажиллаж байна. Студид хөтлөгч Гантулга, студид хөтлөгч Батэрднаар ажиллаж байна. Өнөөдрийн сэдэв хар хүн. Тэ. За хар хүн гэж юу вэ? Ямар үзэгдлүүд байдیں۔ Тэгээ одоо Монгол улсад бидний амьдрал дээр ер нь юу тохиолдод байна? За энэ сэдвэр бид ярилцгаар мэдээлэл өгөхөөр бэлтлээ. Ер нь энэ бол энэ хар хүн гэдэг энэ ном байгаа тий. За Насим Николас Талеб гэж энэ хүний энэ 2 удаа за 3 ч удаа хэвдэгдсэн байх. За яг миний энэ барилд гарт байгаа нь бол 2010 оных нь хэвдэл. Энэ Нью-Йорк Таймс-ийн одоо хамгийн өндөр орлуулалтаа 2 дахь хэвлэл. Тийм, бест селлер болсон. Яг энэ хэвлэл нь гэхтэл тэгээд хар хүн магадлал багтаа боловч үр дүн маш өндөртэй. The impact of the highly improbable. Болсны дараах үр дүн нь маш өндөр. Маш өндөр. Тийм ийм үзэгдлүүдээр ер нь үндсэндээ бол амьдрал бол бидний амьдрал ийм үзэгдлүүдээр л ер нь хөтлөгдөж явдсан байна гэдэг талаас нь одоо маш сонирхолтой бөгөөд за маш одоо бодиттой үнэн за тэгээд ийм байдлаар бичигдсэн ном байгаа. Энэ номны агуулгын хүрээнд одоо за энэ номыг ярих нь яг нэг хэрэгтэй юм ээ. Хамгийн гол одоо бид бүгд энэ номноос юу сурах юм те? Монголын нийгэм маань эдийн засгийн бөгөөд ер нь нийгмийн том үйл явдлууд маань яг энэ хар хүн тохиолдод нь үгүй юу? Тэгээ дараа ер нь хар хунгууд нь тохиолдохоор үнээс яаж одоо бэлтгэлтэй байх хэрэгтэй гэдэг энэ одоо мундаг тий судлаач, трейдер энэ яг практикээр бас эн чинь маш баяа. Ийм хүнээ тий өөрийнх нь тэгж гаргаж ирсэн. Тэгээ математикч юу тий PhD доктор болсон. За энэ сэдвэр өнөөдөр сайхан ярилцъя. За тэгээ. Энэ дээрээс нэмээд хэлэхэд энэ нөгөө Талеб гэдэг түрүү нөгөө трейдер гэж ярьлаа шүү дээ. Тэгээд трейдерүүд чинь нөгөө өмнөх дата дээр үндэслэж дараагийн шинжилгээг хийдэг. За тэгээд нөгөө техник шинжилгээ болон макро эдийн засгийн уялдаад ингээд шинжилгээ хийхэд энэ хар хүн нь ерөөсөй байнга дэгвдэд дэгж байгаа шүү дээ. Гинтийн гарч ирсэн тий. Тэгээ эн чи одоо юу болоод идэм бэ гэдэг энэ аюугаа 2007 онд хар хүн гэж анх энэ нөгөө онлын шинж тэмдгийг оруулж ирсэн байгаа. Ер нь бол энэ хар хүн гэдэг нь 1697 онд баруун Австральд хар хүн анх үзэгдээд үүнээс өмнө хүн төрлөختөн хунг хар гэж ерөөсөө боддггүй байсан. Тэгвэл эн чинь хүмүүс ингээд үгүй гэж бодохгүй байгаа нь тэр хар хүн байхгүй гэсэн үг биш юм шүү гэдэг энэ үндслэлээс энэ хар хүн гэдэг тэр айл 300 жилийн өмнө баг олцсон байсан зүйлийг энд 2007 онд энэ онлынхаа нэр томьёо олгоод ашигласан ийм зүйл байгаа юм шүү үзэгчтэй. Яг тийм. Тэгэхээр ер нь одоо хүн төрлөختөн хүн гэдэг амтан чинь ер нь өөрсдийнхөө энэ мэдлэгийнхээ хүрээнд олз сонсон зүйлийнхээ хүрээнд л ер нь сэтгэж амьдарч ингэж явдаг. Тэгээд гэтэл энэ бол бидний энэ мэдсэн зүйл чинь бол энэ хорвоо ерхий уужим хорвоо ертөнцийн бол маш өчүүхэн зүйл байгаа байхгүй. Тэгтэл тэрний цаад талд нь бас зөндөө юм байна гэдгийг л тэр бол яг өдөр тутмынхаа амьдрал дээр ерөөсөө тэгж ухаарч ойлгож тий ийм байдлаар ер нь авч үзэж явдаггүй. Тухайлбал энэ саяны ярьдаг хар хүн бол хүн байдгаараа л байж исэн. Тэгээд дөнгөж одоо 1630-аад он гэдэг чинь одоо нөгөө Европынхаа цагаан арснууд Австральд очоод тэгэл харж байгаа байхгүй. Хар хүн байгааг бодитоор нь хараад. Тэгэхээр хар хүн бол байдгаараа л байж исэн. Тэгээд бид нар тэрийг мэдэхгүй байх гэдэг чинь тийм юм байхгүй гэсэн үг биш. Нөгөө хүүхд ингээд нүдээ тагалж зогсчоод намайг олоороо гэдэг шиг тий. Одоо яг өөр л харахгүй байвал бусд нь харагдахгүй байх гэсэн үг бол биш. Тэгэхээр тэр одоо том одоо агуулгын тий ямиг энэ хар хүн гэдгээр төлөөлүүлж ингэж нэрлж ингэж гаргаж ирсэн. Хоёлаа энэ Насим Талебийнхаа тухай жоохон үзэгчтэй мэдээлэл өгөх зарим бас сайн мэдхгүй байж магадгүй тийм ээ. Тэгээ энэ
Насим Талиб нь болохоор Ливан гаралтай Америкийн зохиолч. Тэгээд энэ хүн өмнө нь болохоор ингээд түрүүнд хэлсэн 20 гаруй жил ингээд үнэт цаасны трейдер байсан. Тэгээ магадлал дээр нэлээд ажилдаг. Тэгээ тэр магадлалын онол чинь нөгөө өмнөх түүхэн датанаас илүү гарч ирдэг. За тэгээ эндээс мань хүн 5 ном бичсэний энэ 2 дахь ном болох энэ Black Swan нь бол одоо дэлхийн 2 дугаар дайнаас хойш гарсан 12 одоо хамгийн топ 12 номны нэгээр шалгарч ирсэн энэ ном юм билээ. За тэгэхээр би нэг жоохон дэлгэрүүлээд одоо энэ өөрийнх нь намтраас нь жоохон ярьчих тий. За энэ мань хүн бол одоо санхүүгийн математикийн одоо практишнер хэрэгжүүлэгч юм. За тэгээд hedge fund гэж байдаг тийм ээ. Тэр hedge fund-ийн менежер. За бөгөөд санхүүгийн үүсмэл бүтээгдэхүүнүүд байдаг тий. Опцион, за forward futures эднэр гэх. Тэрний одоо трейдер. За ер нь нэг дор бол асар олон одоо тийм санхүүгийн хувьд бол их ажил эрхэлдэг байсан. За тухайлбал Credit Suisse-ийн managing director. За бүр First Boston одоо нөгөө нэг currency exchanger гээд forex тэр тоглолт шүү дээ. Манайхан ч гэсэн яг тийм. За тэр трейд хийдэг. За Banco Indonesia гээд энэ derivative trader гэж бас энд бас тийм хийдэг. За CIBC Wood Gande гэдэг энд болохоор нөгөө опционы трейдер хийдэг. За Bankers Trust одоо Deutsche Bank болсон. Энд болохоор бас derivative arbitrage одоо санхүүгийнхэн бол мэдэх бах тий. Ер нь тэр чинь бүгдээрээ цаанаа нөгөө бүтээгдэхүүнүүд тодорхой болохоор бас шууд одоо англи нэрээр хэлээ явчих тий. Тэгээ BNP болохоор бас хөрөнгийн үл хөдлөх хөрөнгө эднэрийн трейдер хийдэг. Гэвчлэн ингээд боддоо маш одоо тэрнийг арга барил бол олцсон байгааز. Тэгээд нань хүн ер нь 1987 онд нэг том санхүүгийн хямрал болсон тий. Энэ хямралын дараа бол ер нь өөрөө одоо санхүүгийн эрхчлэлд хүрсэн гэдгийг зарлцсан. Өөрөөр хэлбэл маш хямрал болоод ихэнх хүмүүс одоо мөнгө төгрөгөө алдаа тий хэцүү байхад энэ хүн өөрөө тэр яг л одоо энэ 87 онд бол хүн байтугай дэлхийд даяараа систем солигдож байгаа тэр нөхцөл дараа энэ өнцгөр одоо тэр амьдралыг за ялангуяа тэр биржийн тий тэр процессыг харж чадсныхаа хүчинд л за байлгүйдээ бодвол тийм ээ санхүүгийн эрхчлэлд дэлхийд даяараа хямарч байгаа төрүүлээд арай жоохон төрүүлээ харчвал тэндээс чинь төрүүлээд энэ хүн чинь аягүй хэмжээний ашиг болох болцоотой гараад ирлээ шүү дээ. Ийм ингэсэн байна. За дараа нь тэгчээд Парист очиод доктор PhD сурсан. Тэгээд 1998 онд төгсөөд за тэгээд 1999 онд Empirica Capital гэдэг энэ өөрийнхөө энэ компаниг байгуулад за мөн их сонирхолтой 2000 онд ч бас нөгөө нэг .com bubble гэж юм болсон шүү дээ. Тэгээ нөгөө нэг баахан технологийн компаниуд гарч ирээд .com компаниуд ерөөсөө бараг л офис ч байхгүй тий. Тэгсэн мөртлөө үнэлгээний гинт өндөр үнэлгээтэй настаа гэднэр дээр тий. Яг нөгөө нэг технологийн шинэ ийм урсгал ороод ирсэн чинь энэ ерөөсөө л одоо компаниуд гэдэг чинь энэ .com гэдэг нь юу гэхээр ерөөсөө л вебсайтал компани гэсэн үг шүү дээ. Цаана бол нэг ойлгох сүртэй тийм хөрөнгө гэж юм байхгүй. Гэхдээ яг нөгөө нэг технологиг ашиглаад маш бага зардалтайгаар одоо төсвөр байдлаар одоо бизнес гэдэг ийм шинэ арга гарч ирлээ гэж. Бүр ажилтны нөгөө хувьсгал гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр эн чинь бас нөгөө нэг үнэхээр ийм болсон. Гэхдээ энэ нөгөө нэг хөөс гэдэг байгаа нь 2000-ад оны үед хэтэрсэн тий. Бүр ингээд тий. Даваа явцсан. Тэгэхээр энэ үеэр чинь бас ингээл хямрал болдог. Энэ мань хүн чинь мөнгө хийдэг. 2000 оны хэлснээр нөгөө огт бас таамаглаж болшгүй биш. Хүмүүс өөрсдөө таамаглахыг хүсэхгүй, өөрчлөлтийг хүсэхгүй байгаа болохоос биш огтоос таамаглаж болохгүй зүйл биш юм аа гэдэг нь энэ дээр биш тий. Тэгэхээр юу вэ гэхээр ерөөсөө бид нар юу гэхээр нөгөө амьдралыг за тэр хүн одоо нийгмийн том зүтгэлтэнч байна уу эсвэл тэр хөрөнгөний зах дээр тоглодогч байна уу ер нь тэр болж байгаа том олон хүний оролцсон процессыг ерөөсөө өөрсдийнхөө мэддэг энэ мэдлэгийнхээ төвшөнд л хараад энэ л одоо үнэн зөв ийм л юм болно гэдэг нэг хитрхи хайрцаглаад хитрхи төвжээд байдаг. Гэтэл цаа талд нь хоруу ертөнц гэдэг чинь
асар авгаа юм байна. Бидний мэдж байгаа. Ер нь энэ одоогийн шинжлэх ухааны ч гэсэн мэдлэг бол маш жоохон өчүүхэн хэсэг юм байна тий. Гэдгийг л нөгөө мэдхгүйгээ мэдж авна гэдэг чинь цаашдаа ер нь амжилтаа явах хүний юу гэдэг шин чанар гэдэг. Яг энэ дээр тодорхойлтон дээр байгаа юм тий. Хар хүн гэдгийг товчхоноор хурдхан шиг ойлгоё гэвэл туйлын үннийг үгүйсгэх хүчин зүйлээ л гэж тодорхойлсон байгаа юм тий. За тэгээд 2000 онд энэ хүн чинь тэгээд бас амжилттай ажилласан. За тэгээд бүгднгийн нэгээс дурдаад байгаа. Ерөнхийдөө бол ингээд эндээс нэг юу авсан байх. Тодорхой хэмжээний одоо сонсогчд үзэгчд маань тий ойлголт авсан байх. Энэ хүн бол зүгээр нэг энэ судлаач цэвэр 100% судлаач хүн биш. Судлаач биш юу гэх гэтэл бас биш доктор хамгаалсан. Яг энэ санхүүгийн математик гэж одоо миний мэрэгжлэлтэй үг юм. Тийм болохоор бас надад би ч одоо энэ ойрхоноос гадна одоо хүртэл одоо сурч ирсэн зүйлээ тий энэ номыг чинь тэр анх тухайн үед нь үзэж явах чинь ингээд дараагийн шал өөр өнцгөр харуулж эхэлсэн байхгүй одоо статистикч би актуарч мэрэгжилчин бол ер нь үндсэндээ бол энэ машин ингээд явж штэ хоошоо хараа суучаад машин урагшаа явж байгаа штэ хоошоо хараа суучаад жолооч одоо тийшээ гэж хэлдэг мэрэгжил байхгүй юу ер нь статистик гэдэг чинь юу гэхээр дандаа өнгөрсөн одоо юун дээр тий өнгөрсөн үйл явдлууд дээр анализ хийгээд тэгээд тэр өнгөрсөнд бий болсон тэр зүй тогтол одоо паттерн ирээдүйд бас аль давтагдах юм байна гэдгийг үндэслээд одоо ирээдүг одоо зургалдаг тий одоо статистик шиг өрдөөл энэ шүү дээ тий тэгэхээр ийм мэрэгжил тэгэхээр яг энэ мэрэгжлийн үднэс ингээ харсан ч гэсэн яг бид нар нэр эн чинь маш том юутай байгаа сул талтай байгаа юу гэхээр за статистикийн одоо шинжилгээ хийх хүмүүс бол мэднэ. За ингээд статистикийнхээ өнгөрсөн тоонуудаа баахаа ингээд тавина. За ингээд сайхан бөөгнөрөөд ингээд тодорхой зүй тогтол харагдж бол янзтай гоё байна гин. Тэр тэнд нэг юм ингээд авчих юм. Өө эн чинь энэ хастаг аутлайер гэдэг. Мэ хасаа чинь. Тэгтэл энэний ч одоо хамгийн гол одоо онол нь болохоор тэнд за тэр ингээд нөгөө төсөөлж болж ивэл предикт хийж болж байгаа юм яах вэ? Окей, явдгаараа явна. Тэр чинь тэг хамаагүй бага үр нөлөө багтаа. За тэр аутлайер гэж хасаад идэг юм дотор ч л ер нь айхтар юм байд юм байна. Ер нь амьдрал бол тэр хүчин зүйлүүд, тэр үйл явдлууд бидний амьдралыг авч явд юм байна. Тухайлбал зүгээр дэлхийн 2 дугаар дайныг үзэл та 1928 онд Германд Гитлерийн удирдахжсэн нам сонгуул болоход 3% дэмжлэг авчихсан ард нь 28 онд боддоо. Тэр үед бол тэр Гитлер тэгж гарч ирээд те Герман орныг тэгж өөрчлөө. Дараа нь дэлхийг өөрчлөө. Донслогоо. Тэгээд тэрний дараа бол 2 дугаар дайны өмнөх хойтох гэд бүр бидний ер нь тэнд болсон дайны үүднээс хүн төрлөختний бүх хүмүүсийн амьдрал шал өөр болчихж байгаа. Тэрнээс болж одооний нүүб байгуулагдаж байгаа. Тэрнээс болж олон улсын валютын сан байгуулагдаж байгаа. Дэлхийн банк байгуулагдаж байгаа юм тий. Ер нь энэ ганцхан улсууд нь ингээд хамтдаа явах биш тий. Бүгдээрээ ер нь энэ юм одоо хамт ярьж явахгүй болохгүй нэ. Санхүүгээ ч гэсэн тий, эдийн засгаа ч гэсэн ийм тэгэхгүй бол ийм том хэмжээний тий хэдэн одоо 100 саяар хэмжигдэх тий хүн үргэлжлээд хамгийн гол нь тэн дээрээ байж байгаа шүү дээ. Тэгээд дэлхийн одоо шал өөр ертөнц болж. Тэгээ угаасаа түүхэн дээрс нь дэлхийн 2 дугаар дайны өмнөх хойтох гэж үздэг тий. Тэгтэл энэ үйл явдал болох чинь 5 жилийн өмнө 1928 онд 3% дэмжлэгтэй байсан Гитлерийн нам. 5 жилийн дараа гэсэн чинь Гитлер одоо өөрийгөө фюрер болгосож өөрөөр хэлбэл хэмжээшгүй хэрэгтэй ийм одоо удирдагч диктатор болгоод тэдний чинь бас л яг эцсийн дөндөө бол сонгож байгаа шүү дээ хүмүүс. Гэтэ мэдээж яг тэр сонгоод зөвшөөрч байх үед нь бол тэднийг дарамтлсан л та. Тэгээд юмнууд орж байна. Тэгэхээр энийг ийм үйл явдал ингээд статистикээр гарч ирэхгүй нэ. Гарч ирэхгүй одоо яаж 28 онд одоо боддоо одоо Монгол улсад хамгийн сүүлийн сонгуул одоо 24 онд боллоо тий. Очно олон нам орлоо. 3% дэмжлэг авсан нам одоо нэг тий 5 жилийн дараа ч гэсэн тий айхтар юм хийгээд гараад ирэх болцоо байгаа. Тэгэхээр яадаг вэ гэхээр энэ бүгдийг л хар. Тэгэхээр тэр үед яасан бэ гэхээр нөгөө эдийн засгийн үед нөгөө их том хямралчин болоод 30-аад оны хямрал болоод хүмүүс өсгөлөнд оронгуудаа ерөөсө хүн твдэд эхлэхээр ерөөсө галт шатаад эхэлсэн ч гэсэн нэг аврал иржлээ гол зүгээр ингээл зурал авантай тэрэн цааталд нь гаргаад бүр өөр том гал руу шитэх гэж юм уу яах гэж хамаа байхгүй тийг гардаг шиг яг ийм энэ дээр нь гэлж тоглолцож байгаа хүмүүс төр.
Тэгэхээр тэр үед нь хүмүүс сайн мэдхгүй ороод тэгээд эцсийн үр дүндээ болов. Энэ хэв шинжээр Монголтойгоо зүүрлээд яри гэдэг дээр тэр одоо манайхны нийт хэв шинжиж байгаас тэгээд байгаа шүү дээ. 30 жил өөрчлөгдөөгүй юм одоо бараг өөрчлөгдөхгүй дээ гэдэг маяг чинь яг энэ нөгөө уламжлал сэтгэлгээ яваад байна тийм ээ. Тэрийг Солонгос, Японы жишээн дээр ч байгаа. 7 жил 5 жилийн дотор өөрчлөж чадсан гоё кейсүүд байгаа тийм. Түрүүний юм дээр би их гоё жишээ эндээс бас харсан юм. Нөгөө статистик дээр. Статистикчдын одоо хамгийн гоё ертөнц болохоор үргэлж энгийн үйл явдал тохиолдог төсөөллийн улс буюу Major Christian гэж улс байгаа юм байна л да. За эдний жишээн дээр авсан чи яадаг гэхээр ямар нэгэн үйл явдал дунджаасаа нэг хазаадаггүй гэдэг. Тэгээд жишээ нь бол яасан гэсэн чинь нэлээд бусдаасаа өндөр нэг хүн байлаа. За тэр хүн мянган хүний дунджаас нэг хол зөрөхгүй гэж байгаа байхгүй хичнээн өндөр байлаа ч гэсэн. Гижитал тэр экстремистан гэж улсын буюу төсөөллийн улсад нь яадаг гэхээр бүх үйл ажиллагааны нэг экстрем явдаг. За энэ дээр жишээлбэл мянган хүний дундаж орлогыг жишээд за тэрний нөгөө аутлайераа хасчээ гэж бодсон чинь тэр нь Билл Гейтс байсан бол яах вэ гэж байгаа байхгүй. Тэнгүү дундчид асар нөлөө үзүүлнэ гэдэг. Тэгэхээр энэ хоёр улс төсөөллийн улсыг ингэж тайлбарласныг жишээс энэ надад айгүй тийм айтайхан санагдаад нөгөө энийгээ болохоор чадлын цар хүрээ буюу тэр үйл ажиллагаа нөгөө дундчид нөлөөлөх нэгжийн дунджид нөлөөлөх чадлын цар хүрээний чадал гэж нэрлсэн байна лээ. За яг тий одоо нөгөө юуны баялагын хуваарлалт тэдний чинь үзэхэр чинь бараг 1%, 99%-ийн баялагийг эзэмшиж байна гэж ярьдаг шүү дээ тий. За тэгэхээр нөгөө Паретогийн зарчим бол ер нь бол тэгэл 80-20-ийн зарчим гэж ингэ яригддаг. Үндсэндээ бол тэр нөгөө тэр яг хүн амынхын тоогоор шууд одоо зүгээр сайхан бүгднгийн хялбар дундч авчих юм бол нэг өөртөө гарна. Гэтэл нөгөө тэр баялагаар нь жинлээд эхлэх юм бол тий үсэх юм бол шал өөртөө гараад явдаг. Тэгэхээр ер нь энэ бид нар энэ хийж байгаа тооцооллынхоо тооцоололтоо өөрөө өөрсдийгөө одоо толгой эргээд тий явчих болохгүй тий. Энэ уулын бүх хийж байгаа тооцоол чинь биднийд нь туслах ёстой шүү дээ. Тэгтэл тэр нөгөө энэ яг энэ санхүүгийн загварын одоо нэг ажиллаж байгаа хүмүүст өгдөг юу байдаг л да. Маш том одоо зөвлөмж байд. Энэ хар хайрцаг гэдэг. Нэг загвар хийгээд нэг сайхан загвар хийчихэд те. Тэгэл тийшээгээ юм ороод гарч ирсэн юм болгонд нь итгээл те. Байраад иж болохгүй ш. Наад чи тийм хар хайрцаг биш ээ. Тийм ингэж нэг газраар юм ороод нөгөөтгөөс гой үр дүн гаргаад идэг биш. Гол нь наад загвар чинь яаж ажиллаж байгаа эднэр гэдгийг бүр ингэж дагаж явдгийн шүү. Тэгэхгүй бол нөгөө тэрнийхээ өөрөөсөө тэр хийсэн юмныхаа боол болчдөг. Бидний буцаа тэр гарсан үр дүн чинь бидний сэтгэлгээг ингээ хайрцаглаад эхэлнэ. Нэг ийм осолтой зүйлүүд. Тэгэхээр яг тэр үүднээсээ ялангуяа үнийг математик загварчлал ямар ч төрлийн математик загварчлал гэдэг чинь тэгээ дараа нь физик рүү ороод явхлаараа маш одоо мундаг том загварууд одоо тэгштэглүүд гараад ирдэг тий. За санхүү дээр очиж хэрэглэгдэхээр бас санхүүгийн том шинжтэй эднэр хийгдээ явдаг. Тэгэхээр тэр хүмүүс бол манай одоо ялангуяа залуучууд хэрэг энийг уншаагүй байгаа бол яг уншчихсан хэрэгтэй. Тэгжиж яг энийг унссны дараа болвол ер нь за баталгааг 100% өгнө. Одоо монгол хэл дээр ч орчуулагдсан байж байгаа. За яг бүр цаад утгыг ойлгоё гэж бол англи хэлтэй бол англи дээр нь яг анхных нь хэл дээр нь үсэх юм бол маш сайн ойлгогдно. Дараа болвол энэ номыг унссны дараа өөрчлөлтөн шүү. Ер нь өөрийнхөө хийж байгаа юм их тий. Ер нь л хийж байгаа бүх юмыгаад одоо жоохон асууж эхлэн гэсэн үг шүү дээ. Эн чи юу илээ? Эн чи ингээ гараад ирдэг чинь юунаас нь болоо гараад ирч бид нар гээд хамаагүй илүү. За энэ ташаа саяных дээрс нөгөө ташаа бодолтой юу эхлэхээс өмнө хамтран ажиллагчаар танилцуулах юм. Манай өнөөдрийн хамтран ажиллагчаар Заяа спорт шоп ажиллаж байгаа ба бүх бараагаа Англи Америкаас авчирдаг. Энд Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland, North Face, Sorel, Ralph Lauren, Polo, Dr. Martens гэх мэтийн дэлхийн бүхэл шилдэг брэндүүд хувцас, гутал, пүүзтэй бүгдээрээ спортын бараанууд бүр оригиналаараа байждаг. Тэгээд дундын ченжгүй шууд газар дээрээс нь цаг үеийнх нь хямдралын тэрийг маш сайн мэддэг болохоор хямдхан авч чаддаг. Тэгээд энэ Заяа спорт шоп маань Новотел зочд буудлын зүүн урд Мойсийн 4-р байрлал эргээд зам дагуу Заяа спорт шоп гэдээ байж байгаа. Facebook хаяг нь Заяа спорт шоп, харилцах утасны дугаар 88 тэгтэг 91 92 88 тэгтэг 91 92. Заяа спорт шоптоо баярлалаа.
За баярлалаа. Биднийг бас энэ өөрсдөө үзчээ тий бас сонирхол төрөөд хүмүүстэй хуваалцчих, ялангуяа энэ залуучуудтайгаа хуваалцчих гэсэн энэ одоо хүсэл эрмэлзлийг маань одоо биелүүлж өгч байгаа. За спортч авто баярлалаа. Баярлалаа. За хоёлаа одоо энэ бүхэлдээ зузаан ном байгаа болохоор бүгднгийн тэр агуулгаас нь яриад ах ер нь төвхтэй ер нь одоо онцгой уншилтад явъя тий энэ номын төгсгөл дээр байгаа юм. Ер нь энэ одоо трейдер хийгээд их мөнгө олоод цэцсэн одоо тэрбумтон сайтын тэрбумтон болцсон. За мөн тэр PhD эднэр хийгээд тэр математикаар сурч байгаа шүү дээ. Санхүүгийн математик, financial mathematics-аар хийцэн инженерийн ийм хүн төгсгөлд нь яг энэ ийм хар хунгийн нөлөөнд төсвөртэй нийгмийг байгуулах тий 10 зөвлөмж гэж өөрөө өгсөн байгаа юм. Тийм болохоор энэнийхэн хүрээнд ер нь бүгд хоёлаа яриад нэгээр нь тий яриад явчээ. Энэ номны яг дунд тавьд ихэнх хавьд бас байгаа. Ер нь бид нар ер нь ямар байдлаар ер нь амьдраад байна вэ гэдгийг ингээд маш энгийн чигээр тайлбарсан. Тэр нөгөө цацагт гэр бол энэ тий Турки цацагт гэр бол Америкчууд чинь нөгөө талархлын баяр гэж тий Thanksgiving гэж 11-р сарын 4-р 7 хоногт болдсон шүү дээ тий. Тэр нөгөө нэг айл нөгөө анх энэ европчууд Америкт очоод индианчуудыгаа хөөж туугаад тий алж хадаад яг тэр дайнтай үе дээр нь гинт нөгөө ургацаа алдаад юу индианч ба Америкчууд нь ч өөрсдөө өсгөлөнд ороод тэгээ тэр үедээ дайнаа зогсоож байгаа нөгөө хоорондоо нийлж тэр хоол ундаа солилцоод ялангуяа индианчууд нь баг авчирж өгөөд тий биднийг баг өөрсдийг нь авраад хэдий дайн болж ирсэн. Тэр түрүү баг бүгдээр энэ янзаар болвол хоор өөрөөсөө сүл хамаарад биш ингээд өхөд өргөдөөд хоолны хомслоос болоод дуусах юм байна гэдэг. Тэгэхээр трийгээ дурсаад одоо ингээд Thanksgiving гэдэг ийм баяр болдог. Тэгээд энэ баяраар яадгүй гэхээр нөгөө Турки цацаг тэрвэл дахиад биш нэг том амтай шуу шүү дээ тий. Тэрнийхээ Туркийн маха яадаг. Жилд ер нь энэ өдрөл хамгийн их хэрэгэлдэг. За тэгэхээр одоо Турки яах нь цацаг тэрвэл байна. Өглөө болгон босоод ирлээ эзэн хоол өгөн дулаан байранд байна. Мөнгө тийм байх юм шиг бодож итэл нэг өдөр нөгөө талархлын баяран болдог байхгүй. Толгой бэнтгс байхгүй. Тэгэхээр ерөөсөө л тэр ингээл бид нар ч гэсэн ингээд нөгөө ингээд байгаа юмдаа ингээд эндээ ингээд үргэлж тийм байх юм шиг ингээд яваад байх юм бол тэр хар хүн чинь ерөн цааталтан байж байгаа шүү. Тэр талархлын баяр байдгаараа байж байгаа. Тэгэхээр ийм байдлаар бол ер нь юу өгч байгаа. Одоо бид нарт одоо маш том сэрэмжлэл өгч байгаа. Одоо байгаа юмгаа дандаа ийм байсан юм шиг, дандаа ийм байх юм шиг бити бодоо. Наадах ч юм болоод ер нь хорвоо хоёрж өөрчлөгдөн шүү гэд. Ер нь энэ том агуулгаар бол ер нь манай нөгөө дорнын дээр буддын гүн хаантай ч гэсэн нийлж байгаа байхгүй чинь. Тийм бүх юм говьсаад өөрчлөгдөж идэг тий. Тэрнээс ингээд нэг хэвээ юм гэж байхгүй гэж. За тэгэхээр Монгол улс. За бид одоо өөрсдийнхээ амьдралыг л ярил л да. Одоо тэгээд тэнд сайхан тийм мундаг хүмүүсэн гарч ирээд юм мэдлэгийн юм гоё заслыг шийдсэн байж. Одоо бид нар эндээс шүүрч авч чадахгүй юу гэдэг асуудал тий. За яг одоогийн байдлаар Монгол улс маань ямархуу байдалтай байгаа байлээ гэдэг дээр. За би нэг хэдэн одоо яг бод том мэдээлэлээс нь хэлчихье. Яг үндсээ одоо манай нийгэм. За нэгдүгээрт авилгын индексээр за 21 онд 110 дугаар байранд байсан бол 22 онд 116 болоод 23 онд 121 болоод ингээ хойшлцсон явж байна. За авилгын индекстэй за тэг хэвлэлийн эрхчлөөний индексэд гэдэг бол ер нь бид нарын одоо эдийн засгийн биш нийгэм талаасаа тий чухал шүү дээ тий хүн чинь ер нь ёстол цайны гэдэг төөрхий шиг биш бол гахаа шиг биш бол зүгээр эрхчлөөгөө ч юм уу хязгаарлуулчаад сайхан хоолтой унттай дулаан орон бартаа байгаад байвал жаргалтай байна гэсэн үг биш шүү дээ хүн чинь дандаа эрхчлөө бол гарч иж байдаг. Тэгэхээр за энэ утгаараа хэвлэлийн эрхчлөөний индекс 21 онд 68, 90, 88 24 онд бүр 3 дугаар илэрлийн байдлаар 109 дугаар байранд орсон байна. За ардчлалын индекс 21 онд 61 дугаар, 22 онд 66, 23 онд 77, 24 онд 81 дугаар байранд орсон. Гурвуулаад ухарч. За яг энэ дотор бол бас эн чинь бид нар бас урагшилж байгаа шүү дээ. Бас урагшилж байгаа үзүүлэлтүүд байгаа. Дотоодын нэг хүнд ногт дотоодын нэгт бүтээгдэхүүн байна те. Энэ 2021 онд $4657 байсан. 21 онд 22 онд $5126, 23 онд $6008, 24 онд одоо $7000 гараад ийм байдалтайгаар одоо өсөж байна. За эдийн засгийн өсөлт бол 21 онд нэг айхтар
ковидын үед дэлхийд хямралын үед хасах Хар хүн. Харах нь жинхэнэ хамгийн том одоо бидний харах хүн тий. Ковид ер нь ковид эхэлж байхад бид нар ер нь ийм байдлаар нэг хэдэн сар болоо зүгээр болчихсон гэж бодож байсан тий. Найдаал байгааз. Тэгэл улаан цай болж байгаа бодит явдлаас нь тасарсан байсан. Бүх юм хаалгаа хаачихтал болчих гээд байгаа юм шиг л. 2-3 сар хааж ихэр холох юм бэ тий. 2-3 сар тесчүүл болчоор санагдаад байсан тий. Тэгэл тэр чинь тэрнээс хойш бол ер нь бидний амьдралын хэм маяг өөрчлөгдчихлээ шүү дээ. Одоо тухайлбал зөв бидний хувьд манай компани ч бас ер нь л тэр жишгээр ингээл нэлээд хэдэн ажилчтай болол байр савн томрол явжсэн. Тэр үеэр нөгөө хаагдаад онлайн болсон. Тэрнээс хойш ер нь эн чинь нэг тэгж нүсэр байх хэрэггүй юм биш тий. Гээл маш одоо хялбархан болгоолт ихэнх нь гэр орноосоо тий өөрийнхөө юмас ажилдаг бодгоол ингээл бид нар ингээд анзаарахгүй боловч ингээд маш их юм өөрчлөгдсөн. За тэр үед эдийн засгийн өсөлт маань 4.6% бодит өсөлт бууралтай байсан. 22 онд 5, 23 онд 7.4, одоо 24 онд 5.6 гарч ах шиг байна. За ийм байдлаар өсөлттэй байна. За энэ манай нөгөө хамгийн одоо яг энэ эдийн засаг буюу амжиргааг авч яваад байгаа хөөрхий уул уурхай бүтээгдэхүүн. За энэ дотор ер нь нүүрсэл байгаа шүү дээ голд. Нүүрсээс. За нүүрс бол 21 онд 13.5 сая тонныг зарж ирсэн бол 22 онд 27.5, 23 онд 69.5, 24 онд 83.7 орчим. За ингээд объем өсөөлөө. Объем өсөд. Одоо ястай нүүрсэн дээр чинь гэтэл хар хөнгөн өмцөгт яваад эхэлж байгаа. Үнэн нь бооч. Одоо тэр сая Америкт болсон сонгуулийн үр дүнд Трамп ерөнхийлөгчээр сонгогдлоо. Энд чинь одоо хятадтай худалдааны дай байсан чинь хятадд дөнгөж сайхан өчигдөр уржигдархан мэдээлэл хийлээ. Бид нар худалдааны байтугай дайнд билээ гэд. Тэгэхээр бид нар ингээд нэг Америкийн нэг ерөнхийлөгчийн сонгуул за тэр хаах бол далайн цайн байгаа Америк том улс. Гэхдээ энэ хоёр том гүрний хооронд байгаа бидэнд ямар хамаа байна гэж бодож суудаг байсан. Бодож ирсэн бол үгүй нөгөө хар хүн чи яваад эхэлж байгаа. Одоо Трамп гэдэг хүн гарч ирснээр энэ дэлхийн геополитикийн бөгөөд энэ улсуудын хоорондын харилцаа, эдийн засгийн бөгөөд нийгмийн харилцаа чинь шал өөр болох. Бид нар ч одоо мэдэхгүй шүү дээ. Одоо яг яах юм? Нэг өглөө босч ирэл ерөн Канад ч манай бүс байх. Нэг бүс, нэг муж байвал болох юм байна. Гээл тэр нөгөө Гренланд чинь тий ер нь манайх аавна гээл тий. Энд чинь манай нут гээл. Ингээл одоо ер нь одоо бид нар байтугай ер нь дэлхийн хэвлэл дээр бичгээр ер нь бусад том улсуудын Европын холбооныхан бүр ялангуяа хамгийн их сандралд орсон. Мексикийн болныг одоо Мексикийн болон гэд нэрлэхэ болно гэдгийг ер нь хинж төсөөлөхгүй тий. Тийм шүү дээ. Тэгэхээр ийм юм ингээ болоод бид нар за бас л ингээл Трамп ингэж жаад болчихно доо гэж бодож болохгүй байхгүй. Энд чи яах вэ? Тэгээ одоо манай энэ цаашаагаад энэ дэлхийн худалдаа ялангуяа энэ хятадын цаашаага энэ том үйлдвэрлэл чинь ингээд хумигдаад эхлэх юм бол тэр чинь шаардлагатай эрчим хүчин багасна. Манай нүүрс мань яах вэ тий. Тэгээд нүүрс мань хэмжээ их гаргаж болно. Үнэн нь юм баг байгаад байл тий. Бидний орлого чинь тэгээ юу болох вэ гэдэг. Гээл ингээд эхлэх юм бол ер нь манай сая бол би ингээд ерөнхий бидний яг байгаа бодит энэ тоо удлаа ярихгүй шүү дээ. Яг энэ тоог одоо байгаа байдлаа ярих хэрэгтэй. Ярьж энэ номын бас нэг агуулга бол байгаа байдлыг нууж болдоггүй. Тэрийг буруу зөвөр тий одоо нөгөө нэг мушгиж өөр зорилго руу шиглүүлж ярьж болдоггүй. Яг энэ үнэхээр энэ хар хүнгийн том үзэгдлүүдээс жоохон ч гэсэн тэсвэртэй нэгэн байгуулъя гэж байвал энийгээ ялангуяа бодтойгоо нүүртэж тэгжээж л бид нар тэрнийг давж гардаг тий гэсэн ийм агуулга. За манай бодит байдал ийм байна. За ерөөслөлөл за битэрийн цаг чи юу илээ болоогүй тий. За одоо нэг 15. За тэгвэл 10 одоо юугаа товчхон тэгээд Монголынхаа нөхцөл байдалтай ярьчих. За хамгийн нэгдүгээр одоо энэ хүний өгсөн зөвлөмж шүү. Одоо Батэрдэн битэр зөвлөмж өгöd байгаа юм биш те. За нэгдүгээрт нь ер нь гэж байгаа. Ер нь энэ улс оронд ч байгаа энэ тогтолцоонууд байж байна. Янз бүрийн эдийн засгийн бөгөөд те янз бүрийн тогтолцоо. Энэ чинь хэрвээ үнэхээр эмзэг юм болвол аль болох эртгээ нэг зоригтой нураа бити энэ эмзэг байдлаар нь томруулаад нэг цаасан болгоог тий ингээд томруулсараа том барилга шиг юм болчиход эн чинь нурж унахаараа жинхэнэ нөгөө black swan ивент юм чинь гарч ирдэг. Тэр нь үр дагавар маш өндөр болж гарч ирдэг. Ийм за яг энэний хүрээнд ярих юм бол тухайлбал одоо манай нийгмийн дадлын тогтолцоо хийж шин. Маш эмзэг цаашаа явахгүй тодорхой болцсон. Ийм юм дээр ингээл одоо ингээл зуралдаал ингээл нэг тэтгэврийн нэг нэмэлт босод тэр цаад систем нь нураад унтсан. Одоо тэр дэлхий дээр хүмүүс цаа чин тэр цахилгаан машинаар те Elon Musk-ын гаргасан цахилгаан машинаар явж байгаад энэ талд нэг морин тэргийгээ
гарчлаад байгаатай адилхан байхгүй. Хурдхан шиг морин дэргээ болоод цахилгааныг авч чаддгүй мэхэд ядаж өөрөө явдаг одоо тэр хятадын тэр хямдхан цахилгаан машинтаа тий хямдханч бол тэр машинтаа болно л та одоо. Тийм нийгэм задгал дээр жишээ авснаас нэр айгүй эмзэг сэдв энэ бол монголчуудын урд хорогоор хормоогоо хойд хормоогоор нөхөө өнгөхчээр одоо нөхсөөр яваад бүр хойд хормоо байтугай хойд дээлний чи хойд бүр нурууч чалга боллоо шүү дээ. Тэгээ хэд юугаараа нөхөх юм одоо тий. Тэгэхээр яг ийм зарчмыг бол зөвлөсөн байгаа юм. Хэрэг үнэхээр энэ эмзэг гэдэг нь батлагч бол хурдхан нураа шинээр барь. Болчих тий. Тий. За эмзэг чигээр нь томруулах чинь хамгийн том аюулан тэр шүү гэж. Тэгэл яг нөгөө хар хүн болж байгаа гэдэг бид нар мэдж байгаа хүртэл ойлгож ухамсарлахгүй ирээдүйд ингэж яваад байл энэ чи юу болох вүлэг судалгаа хийх нь бол хангалттай байгаа. За нэгдүгээр зарчим юм. За хоёрдугаарт ямарваа нэгэн нийгэмчин байгаа тогтолцоонууд төрийн дэмжлэг хэрэгтэйгээр явдаг юмнууд байна. Тийм ээ. Ядан одоо жишээлбэл эдийн засаг, боловсролын салбарууд, эрүүл мэнд, боловсролын салбарууд байна шүү дээ. Төр оролцохгүй бүгднгийн ямар нэг чинь хүүхдүүдийг суур салбарууд. Тийм, суур салбарууд. Ийм салбарын бөгөөд ер нь төр оролцоос өөр аргагүй байгаа энэ ажлуудыг бол төр авсан шиг ав. Хэрвээ тэр нь тодорхой хэмжээний ашигтай байх болцоотой бол хурдхан шиг хувийн секторт гаргаад өрсөлдөөнд орвол ерөөс зарчим нь шатараатай. Хүүхдийг нөгөө аав ээж нь эхлээд өхөлд оруулаад сүлд нь өөрөө алхаж сурдаг шиг тийм ээ. Заавал шатараа байхгүй бол шууд хүүхдийг одоо сайхан амьдралтайгаа өрсөлдөөд сур гэд нүцгнээр нь төрөнгүүтэн гадаа ажиж болохгүй шүү дээ. Тэгээд зарим нэг одоо нийгмийн тогтолцоонууд бол бүр ингээд хизээч төр гарч болохгүй тогтолцоонууд байна. Тухайлбал боловсрал. Ерөөсөө энэ бол одоо бүх Монгол ирээдүйн монголчуудаа бидж байгаа энэ салбар эрүүл мэнд бас байж гэн тий. Энэ бол ингээл бүгдээрээ та нар мөнгө төлөөл үйлчлүүл тий. Даатгалтаа бүгд хамрагдаад яв гэдэг бол өнөөгийн Монголд бол таарахгүй. Тэгэхээр энэ нөхцөлд бол төр энийг барьдгаараа харин барьвал барьсан шиг аваад. Харин шаардлагагүй тэр өөрийнхөө зарчмаар явж болж байгаа газар бол хурдхан шиг өрсөлдөөнийг оруулаад тэр төрийнхээ юмнаас гарах гэсэн. Тэгээд мань хүн бол өөрөө нэг юу дэлхийн түвшинд нэг жишээ дурдсан байгаа юм л да. Бид нарын капитализм, социализм хоёрын хамгийн муу хоёр тохиолдлыг үзлээ шүү дээ. 80-ад оны үед Францад коммунистууд банкуудыг өөртөө авсан тий. Банкыг аваад коммунист зарчмаар явуулна гэж аваад одоо сүрсэн. Хамгийн барьж болохгүй зүйлээ байна. 2000-ад оны үед Америкийн банкуд нь засгийн газрын нөлөөлөл маш ихсээд баг засгийн газраа авцсан тий. Ийм энэ бол ингээд бүр тий ийм байдлаар бид нэр одоо хамаг одоо байж болохгүй. Бас л адилхан ийм одоо сонсоход бол болохгүй штэ гэж бодох тий. Илэрхий юм шиг мөртлөө амьдрал бол ерөөсөө дандаа л ийм үйл явдлуудаар харангийн тодорхойлтор байгаа тий. Тодорхойлтор явдаг тий. Болсны дараа бүх хүнд илэрхий байдаг гэж нэг тодорхойлтор байна. За 3 дугаарт нь ингэж гой хэлнэ. Нүдэ боосон автобусны жолооч явсан хүнд магадгүй бүр мөргөлдүүлээд аварт орцсон. Хизээч шин автобус битгий бариулжээ. Энэ бол ер нь юу хэлж ийнэ вэ гэхээр ингэж. Энийг салбар байна. За нэг яам байна. Тэр салбарын сайдаас авахула тэнд байгаа төрийн албаагчд. Яг очих юм бол тэр тухайн газруудыг нь барай суудсан, удацсан тий. Эцсийн дүндээ тэр хүмүүс тэнд удлаа гэдээ очиод үсэх юм бол ингээд салбараа маш сайн мэддэг тий. Ерөөсөө байгуу мэдэн ингэн тэгнгээ яриад байдаг. Гэхдээ үр дүн гараагүй байх юм бол за тэг болно болио. Соль. Тэгж байгаа. Удирдлага мэрэгжилтнүүдэд энэ асуудлаас биднийг гаргах чадвар бий гэж найдах нь хариуцлахгүй бөгөөд бодлохгүй үйлдэл шүү гэж. Одоо бид бол үнийг бол зүгээр нэг хүний одоо ялангуяа манай төрийн албан дээр удацсан хүмүүс бол өөрсдөн дээр бодох хэрэгтэй юм шиг байна. Энэ ажлыг би нэг зөвхөн одоо миний ажлын байр гэж бодоод тий би өөрийнхөө амьдралыг гэж бодоод тийг суугаад байгаа бол дэндүү хуваагч гэсэн үйлдэл байхгүй. Тэгтэл хариуцлахгүй үйлдэл гэдгийг нь одоо бид нар өөрсдөө мэдэх ёстой. Үүний оронд гараа бохирдуулаагүй ухаалаг шин хүмүүс олох хэрэгтэй гэж. Ийм холиос илгээ бол болохгүй байгаа гэдг нь тодорхойлол бол маш хурдан сойдон. Тэрнээс энэ чинь манай удцсан, насаараа энд ажилласан, тэр гавьяат болоод ингэцэн гэд уучлаараа тэр юм хүм өөрчлөлт бид нар яагаад гэвэл тэр хуучинтайгаа дэндүү их зууралтаад хов хүний төвшөнд ч гэсэн нөгөө хамт олон ч гэсэн тий за одоо яах вэ гэдэг. Тэгээ тохирсон ажилд нь оруулаад хамгийн гол нь цаашдаа зоригтойгоор тэр ирээдүйд юм хийж чадах тэр хүмүүсийг зоригтой соль. Тэгжвэж энэ үндсэндээ энэ хар хунгийн энэ том үзэгдлүүдээс чинь давж гаргах бод шадартай болно шүү гэж. Ер нь
Тэгэхээр энэ баг одоо ядангуяа энэ чи яг хар хүн бол хоёр янзын байж болно. Нэг нь тийм их хүнд аюу том хэмжээний гамшиг авчирхаар тий. А нөгөөх нь бол бас аз гэж гэдэг шиг тий том бас болдог. Тэр бол тэр зүгээр нэг аз гэдэг тохирол. Тий. Тэгэхээр тийм азны цаг үеийн тохирол гарчаад бол маш их тэрийгэ барьж явах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Хортон ойлгож хурдхан шиг энэ дандаа ирчээд байхад манайхан ч ингэ суухгүй байгаад байгаа. Тий, яг тий. Сумар байна шүү дээ. Автобусны ирчээд байх суух хэрэгтэй. Тэгэхээр яг тэрийгэд ойлгож харна гэсэн. Бид нар одоо бол энэ зарчим нь бол яг дандаа нөгөө нэг одоо баяр хөөр өтөр гуниг байдаг бол бид нарыг хамгийн их одоо хохироод гуниг талдаа юм чинь тэр гамшиг талд нь илүү ярьж байна л. Тэгэхээр ерөөсөө бид нарт зориулсан юм шиг. Тий. Түрүүний нөгөө цагийн үе дээр болохоор төрийн албан агч нар хитрхи удлаа гэдэг дээр бас угаасаа интервал байдаг шүү дээ. Хүн альва нэг ажилд ороод эхлээ 2 сар бол ингээд бүр нойлын өрөө хаваасгаас өгсөд нэгдүгээр жоохон төөрнөө уучраа. За 6 сар болтлоо ажил мэргэжлээ аваад за 2 жил дотор эхний үр дүнгууд гялалзах юм уу хэв шинж үр дүн үзэх хэв шинж илэрхгүй бол тухайн хүн ямар ч сайн байгаа тухайн судал дээр ер нь тохироогүй биш үү гэж өөрөөсөө анализ хийгээрэй гэж одоо хувийн секторт бол тэгдэг тий. Тэгээ энийг бас дагмаар л байгаа. Яг тий. Энэ төрийн албаны шинжилгээд байгаа. Яг манайх нөгөө төрийн албаа улс төрөөс илүү хараат ус болгох гээд үндсэндээ манай төрийн албаны тухай холбогдох хуулиуд бол төрийн албаа агчтайгаа нэлээд одоо эрх мэдэл өгсөн гэдэг юм уу тий. Хамаагүй хэрэг хууль бусаар халчих юм бол хамгаалцсан. Хууль бусаар халчих юм бол тэр халсан хүн нь тухайн тий тэр хугацааныхаа мөнгийг өөрөө төлнө гэдэг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар яалтч байхгүй нөгөө нэг нам гараад тэр халдаг байсан. Бүгднийг халдаг байсан. Хомборлдог байсан. Тэр нөхцөлдөө тааруулаа гаргацсан. Тэгсэн чинь энэ бол тэр тухайн нөхцөлдөө бол ажилласан. Үнэхээр ажилласан байна. Одоо боловсролын яамн дээр одоо би Наранбаяр сайдынхаа зөвлөхийг хийгээд нэг байж байгаа. Үнэхээр энэ бол ажилласан байна. Тэгэхдээ нөгөө тал дээрээ юу гэхээр яг саяны яриад байгаа. Хөгжил гэдэг юм чинь бас жоохон зогсон. Хойшин татаад. Жоохон биш. Ер нь бол энэ төрийн албаны шинжил гэдэг бол одоо тэр хүнийг ажилласан гаргаад ажилгүй амьдралгүй болгох гэж байгаа биш. Ер нь төрийн албанд байх нэг юм дээр удаан суух биш, сэлгэж явах ёстой юм байна. Тухайн газрын дарга нар тэр салбар дотор сэлгээ явж болно шүү дээ. Ямар тэр чинь тэр ажил чинь тэр хүний хувийн юм биш шүү дээ. Ялангуяа ингээд нэг тухайн нэг байгууллагыг удирдаад төрийн байгууллагыг удирдаад бүр удацсан хүмүүс биш шүү дээ. Тэрэн дээрээ бүр ингээд өөрийнхөө өмч юм шиг хардаг болсон байт юм. Гүн наа чинь тэхгүй ингэхгүй юу гэсэн үг юм бэ тэр чинь бүр одоо нөгөө бодлын тэр хүнд бол өөрсөнд маш том гажиг үүссэн байгаа байхгүй. Хувийнхаа өмч шиг хардаг болсон. Гэртээ ирж байгаа юм шиг. Тий, тэгээд одоо тэр янз бүрийн одоо тэр шинжилэл өөрчлөлт гэдэг ч юм уу ингээд тэгээд бодлогын дагуу ингээд өөрчлөлт хийгээд явах гэхэлэр эсэргүүцдэг. Цаагуур нь ажилдаг. Энд чинь юу гэдэг ч одоо тэр чинь төрийн өөр хүмж биш шүү дээ. Тэгэхээр сэлгээд эхлэх юм бол харин тэгэхээр босод оршуудын туршлага бас тийм байна л да. Ингээд нэг газар дотор удаадаг. Төрийн албан дотор нь ядаж тийм. Албан дотор нь бүр салбар дотор нь ингээд сольждаг. Зүгээр энэ боловсрал дээр ч гэсэн яг энэ арай жоохон хазгаа болох байх. Гэхдээ ер нь хэлэхэд энэ тухайлбал энэ Английн боловсролын систем дээр чинь 1-р ангийн л багш гэж 2-р ангийн багш ингээл аваа явааддаггүй байхгүй. Нөгөө багш сурагчдын хоорондоо ингээл одоо манайх ч нөгөө нэг багш химэн ач гэж баг химэн дараа ордог гэл ингээл хоёр хамт байсаар хагаад бүр ингээд юу болгоод те бүр ингээ энэгшүүлээ те дасгачтай хүүхдүүчин дасж штэ. Тэр болохоор бодлогоороо яадаг тэр багш гэдэг бол тэр яг энэ хүнд нөгөө нэг тэр хүн болох хүмүүжлийг нь олох хэвээр. Яг 1-р ангийн багш 2-р ангид орохгүй. Ингээл зогсон. Тэгэл 1-р ангийн багш ингэж явдаг. Тэгэхээр энэ бүгд бол 100% зөв гэж байгаа юм биш. Ер нь бид нарын хувьд бас ботхаас судалгаа тийм. За дараагийн хамтран ажиллагчаас танилцуулах юм. Манай өнөөдрийн хамтран ажиллагч Худалдаа хөгжлийн банк оролцож байгаа. Хариултаа хадгалъя гэж үйлчлэгээр. За энэ 24 онд Худалдаа хөгжлийн банкны энэ хариултаа хадгалъя хялбар харамтлал гэдгийг 4 төрөлтэйгээр бидэд танилцуулж явсан. Энэ нь 3 сард илүү гоё одоо бонустай болж байгаа. Хариултаа хадгалъя гэдгийг жишээлбэл бидэд авах юм бол одоо ингээд 500 төгрөгийн гэдэг сонголт хийчлээ гэж бодъё л да. За тэгээд 8000 төгрөг төлөөд үгүй 7500 төгрөгөөр кофе авахын тулд бүхэл 8000 төгрөг өглөө гэж бодъё. 500 төгрөг гараад ирнэ. Энэ 500 төгрөгийг цааш нь данс руу хадгалчихна. За энэ хариултуудыг хадгалагдаж явсаар байгаад 50,000 төгрөг болох юм бол 2 үржүүлчих. Тэ? Ийм аятайхан хадгаламж юм билээ. Тэгээ яг энийг бол манайхнаас нэлээд олон хүмүүс ингээд туршаад үзсэн. Бидэд чи яг үнэндээ 500 төгрөгийн хариултыг аваад тэрийг юм болгоод эсвэл өөр энэ тэнд яг цаг минуттай нь хүүтэй хадгалаад явдаг юм хүмүүс биш шүү дээ. Тэгэхээр энэ нэг мэтгэд л ердөөсөө хоримтлал айгүй сайхан үүсдэг юм билээ.
Яг нөгөө талаас хоримтлал үүсгэж чадахгүй байгаа чинь ганцхан манайхч биш. Хүний нэг арын шин байна л да. Тэгээ яг нэг цаг тухайдаа нэг тэгдэн дүрэг цаашаа хийгээд хоримтлал үүсгэх бол маш хэцүү. Тэгвэл энэ хадгаламжинд хамрагдсанаар үнэхээр хадгалаг хоримтлал үүсдэг юм байлээ шүү гэж. Дээр нь энэ хадгаламжаа харамтлуулаас гадна бас хүр дэргүүлнэ. Энэ нөгөө хөдөлთა өгчний төв байрны нэг давхурт хялбар хоримтлал гээд маш гоё бүүт зассан байгаа юм байна. Энэ бүүт дээр очиод та хүр дэргүүлж болно. Энэ тохиолдолд E-Mart, Төлөөжөө, Аригания хадгаламжийн эрх хоримтлалтай Монгол аяны урамшуул зэрэг бэлгүүдийг хүртэж болох нэ. Хөдөлთა өгчний банкны төв байр нь бидний аль хэзээ сайн мэддгээр Сүхбаатар дүүрэг 1-р хороо 1-р эмнэлгийн баруун талд байдаг байр байгаа. За хөдөлთა өгчний банкта баярлалаа. Баярлалаа. Боломжийг олгож байгаа хөдөлთა өгчний банкта баярлалаа. За цааш нөрөө. За одоо жоохон хурдхан яа тий. За одоо бид нэг 7-8 минут хэллээ. За одоо дөрөвтгөн юу ихлээр за монголчлоо одоо бүгдээрээ. Ер нь бол нөгөө нэг их шунсан хүнд төрийн жолоог бүү атгуул гэж монголчууд ярьдаг гэсэн. Ерөнхийдөө тэр нэг ийм бонус санхүүгийн байгууллагууд бол яг бонусын төлөө ажиллаж байгаа тий. Ийм хүмүүстэрээ маш болгоомжтой харьцаа. Ийм хүмүүсээр цөмийн станцыг цахилгаан станцыг удирдуулж болохгүй шүү гэдэг тий. Өөрөөр хэлбэл нөгөө дэндүү нэг юмд ингээд шунаад явцсан тэр одоо бодлого чинь цаана байгаад энэ хар хөнгө чинь одоо ерөөсө дараалчихдаг. Тоохоо ойлгочдөг. Бонус эерэг тал ганцхан талыг харж яваа тий. Тэгэхээр энэ ер нь бол капитализм бол зөвхөн тийм шагнал урамшуул дээр тогтдоггүй харин шагнал ба шийтгэврийн хариуцлага баланс дээр тогтдог гэж. Тэгэхээр одоо тийм их эрх мэдлүүг одоо чи юу гэдэг компани тухайлбал тий энэ жил одоо тэдний сая ашигтай ажиллуулчих юм бол тийм бонус авах гэж байгаа болоод яг адилхан тийм алдагтад оруулах юм бол ямар шийтгэл байх юм гэдгийг хамттан заавал авч явдаг шүү гэдэг. Ингэжээж энэ тэр хар хонгийн юмнуудаас чинь ангиж ирэн шүү гэж. За дараагийнх нь тавтхан. Ер нь энэ маш одоо ихэнх систем бол маш төвөгтэй болчдөг, нарийн болчдөг тий. Тэгээ тэрийг ойлгохын аргагүй болчдөг. Тэгэхээр үнийг бол заавал маш энгийн юмнуудаар зэрэг одоо ингэж тэнцвэржүүлж явах хэрэгтэй гэж. Тэгэхээр тухайлбал 2000 оны тэр технологийн хөөсийг ярьж ин л да тий. Технологийн цааталт хүмүүс ойлгохгүй байгаа байхгүй. Технологийн компани гэдэг нь яг яаж ажиллаад байгаа, яг яах юм гэдгийг мэдэхгүй. Тэгэл нэрээ .com гэдэг компани байгуулаа энэ мондог явах юм байна гээл тийшээ хөрөнгө оруул, жоохон мөнгө аач хөрөнгө оруулалт гээл бүр хөөс үсгээ явчихдаг. Тэгэхээр харин ийм үүссэн хөөсүүд чинь жинхэнэ том одоо маш харгас үр дүнд нь бол тэр хүмүүс маш их хэмжээгээр зүгээр бодитоор хохирно штэ. Мөнгө аачаа хийсэн юм чи тэр. Таахах боломжгүй. Хэд томорцсон. Тэгэхээр тийм болохоор энийгээ заавал тийм энгийн юунуудаар тэнцвэржүүлж явах хэрэгтэй шүү. За энэ талтны юм байна. Энд чи одоо яг одоо нөгөө бид нар өөрсдөнд бас чадвар байдаг шүү дээ. Монголчлон гэж тий. Метафор ашиглаад тий. Эн чин тэрийг ойлгохгүй ч гэсэн ингээд жишээгээр амьдралын жишээгээр тайлбарлаад ингэж явна шүү. Ингээд зэрэгцүүлэл явах юм бол ер нь хүн алтхан бол багасчдаг. Хүн чинь бас тэр агуулгаар. За дараагийнхан бас төрөнийхтэй төстэй юу вэ? Хүүхдэд тесрэх бөмбөг битээ өгөө. Яаж анхааруулаад ч гэсэн тий анхааруулгын яаж ч өгдөө гэсэн маа энэ тесрэх бөмбөг шүү чи эндээс нэг татаж болохгүй шүү тэгвэл наадсан дэлбэрээ чи өөрийгөө ална шүү гэд тий яаж инстракшн өгсөн барьж болохгүй гаран өгөө гэж тэрний юу гэхээр одоо энэ ялангуяа энэ том хөрөнгө оруулалтууд байдаг улсын хэмжээнд бол том одоо яг тухайлбал манай дээр бол бодох хэвээр асуудлууд төсөв том хэмжээндээ ярих юм бол энэ том төслүүд явах гэж шүү дээ олон тэрбум энэ дээрээ заавал тий бодлоготой бай гэдгийгс хэлж байгаа. Хоёрдугаар хувь хүний төвшөнд очих юм бол тухайлбал нөгөө санхүүгийн үүсмэл хэрэглэгдэхүүнүүд байна тий. Одоо опшн эднэрийн зах зээл тэр угаасаа тэр цаад тэр натураараа маш одоо хедж фандинг гэдэг чинь эрсдэлтэй. Ийм эрсдэлтэй юм дээр чинь маш их ашиг болж болно, маш их алдагдлалд орж болно. Ийм үед нөгөө нэг өөрсдөөс нь тий нэг ингээд тэрийгээр тоглож үзээч юм уу ашиг олох гэдэг тэр зорилготой ч юм уу хөтлөгдсөн ийм мэрэгжилтнүүд ч юм уу компаниуд мэдээ зөндөө гарч ирдэг. Тэгэхээр ийм хүмүүстээ бити тесрэг хөмбөгийг нь өгчжээ тий гэсэн агуулгаараа. Тэгтээ за долоотх нь ер нь итгэлцэл дээр зөвхөн понси схемүүд л тулгуурлаж явдсан шүү гэж. За биш итгэлээ шүү гэж өгдөг. Энэ бол ерөөсөл понси схем л тэгж явдсан шүү. Бусд бол бодит юм дээр ийм байдаг юм аа. Ялангуяа энэ дээр засгийн газруудыг их шүүмжилж байгаа. Иргэдийнхээ итгэлийг сэргээх гэж ажиллаад та ямар ч хэрэггүй
нөгөө PR хийгээл засгийн газар чинь хийж байгаа ажлаа танилцуулаад ингээл мэдээлэл баг байна гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ нь бол тэр тал дээр бол яг энэ хар хонгийн зохиогч бол хэрэггүй гэж зөвлөмж өгч. Юу гэхээр энэ ялангуяа ингээд цуурхал гарч ирэл явдаг тий. Энэ цуурхал бол угаасаа цааталд нь систем нь ойлгомжгүй угаасаа төвөгтэй байхад угаасаа системүүд нь төвөгтэй. Тэрнийхэн үр дагавар ойлгохдохгүй юм байгаа юм чинь тэр нөгөө цуурхал гарч иж явдаг. Энэ чинь зүгээр л байгалийн энэ жам. Тэгэхээр энэ дээр бол тэгж өөрсдийгөө хамгийн гол нь засгийн газар өөрсдөө энэ цуурхлыг зогсоох гэж мэдээлэл өгнө гэдэг чинь энэ цуурхлыг зогсоох гэж бид нар энийг зөв болгоё гэж ярьдэн шүү дээ. Энэ сайхан энерги эдэнд бити энэ цуурхалтаа бити ноцолд харин өөрсдөө тэр цуурхалд нөлөөлөгдөхгүй алдахгүй байх чадвартай. Харин тэр үнэхээр тэр нь бодиттой болох юм бол энэ хар хүн чинь бий болоод эхлэх юм бол тэрний эсрэг зогсож чадах тийм төлөвлөгөөтэй бат бих байх хэрэгтэй гэж яг тэр ковидын үеэр ч гэсэн манайх бол энэ харьцангуй сайн ажилласан шүү дээ. Төрүүлээд ороод хааж агаад тий. Ер нь бол манай Монголын төр бол ер нь засгийн газар бол тухайн үед бол ер нь сайн ажилласан гэж үздэг. Хэдэн хүн харьцангуй нөгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар чинь манайхаас бараг 50,000 орчим хүн нас барах юм байна гэдэг ийм судалгаа гаргасан байдаг. Ер нь босоо улсуудтай харьцуулаад үзэх. Манайх ч нөгөө нэг хилээ барьж байгаа. Мэдээж тэр алдаа байдгүй байх. Гэхдээ ерөнхий дүнгээрээ үсэх юм бол одоо буцаагаад эргээд тоонуудыг нь үзэж штэ хэдэн хүн нас орсон байна эднийг нүцгээр бол харьцангуй амжилтад авсан байна гэсэн. Ядаж л тэр вакцин эднэрийг яг хэдийгээр шүүмжлээ зарим нь ажиллахгүй байна гэдэг. Бусад улсууд аваагүй байхад манайх вакцин үйлдвэрлэдэггүй мөртлөө хамгийн ихч нийт хүмүүсээ хангасан орны тоонд орсон явж байсан штэ тий. За 8 дахь нь донтолтонд орсон хүнд зовж байгаагийн харлаа гэдээ дахиад хар тамхи өгөөд ээж болдгоо маа. Яг зөв. Тэгэхээр энэ л одоо тий одоо өрийн хямрал бол зүгээр нэг төр зүрийн асуудал биш. Энэ бол бүтцийн системийн хямрал байдин шүү гэж. Одоо тухайлбал энэ халамжийн байна. Ингээл одоо хүмүүсийн амьдрал хэцүү байна. Инглээ гээл энэ халамжийн бодлогыг энэ дэр харагдаж байгаа шүү дээ. Төр зүрнийг өхүүлэхгүй тогтооход гэдэг те. Тэрийг яг л хар тамхинд орсон хүнд одоо наад хүмүүс чинь тамхи хар тамхиг нөхгүй бол уурлаад байна. Уурлаад байна. Тэгэхээр за одоо нэг энийг нэг жоохон тайвшруулчих гэж өгөөл ер нь цаад утгаараа энэ бүхэл бүтэн тогтолцоогоо алж байгаа шүү. Ерөөсө бүр тэр хүний хар тамхиг бүр нэвт оруулж байгаа шүү гэсэн энэ санаа. Энэ бол ер нь анханасаа ойлгомжтой тий. За тэгээд иргэдийн санхүүгийн хөрөнгө эднэр дээр маш одоо бүгдээрээ тэтгэврийн шинжилгээг ярьж байна тий. Энэ дээр бол ер нь маш одоо болгоомжтой хандж явах хэрэгтэй. Ер нь гол нь бол энэ зах зээлүүдийг нөгөө нэг цааш нэг санаа нэг иргэд өөрийн бизнесээ өөрсдөө удирж байгаа шүү дээ. Энэ дээрээсээ ер нь сэтгэлийнхээ төвшөрийг мэдэрцгээе. Эрх чөлөөгийн үгүй тий. Би одоо би өөрөө үйлдэл хийгээд одоо ийм хөрөнгө оруулалт гэдэг үүнээр эрсдэл хийж болно шүү дээ. Өндөр ашигын төлөө эрх хийж болно. Энэ эрх чөлөө гэдэг чинь дагаад дандаа сэтгэлийн хямралд орж идэг. Харин өөрсдөө удирддаггүй өөр хүмүүс удирж штэ. Ийм хөрөнгө оруулалтуудаар бол аль болох амгалан байдаг тий. Найдвартай юмрууд руу их голдуу хийдэг тий. Тэр тийм бодлого барьж яваа гэж. За хамгийн сүүлчийнх нь ер нь эхлээд хагарсан өндгөөсөө эхлээд шарж идэл гэж, омлет хийж идэ гэж. Ер нь эцсийн дүндээ энэ хямралыг төр хугацааны засвараар засах боломж байдаг. Яг л одоо энэ муу хөлөг онгоц байх юм бол ханыг нь зүгээр засаа хэрэггүй. Шинээр хана гэдэгтэй адилхан. Бид системийг өөрөөсөө шинжлэх ёстой шүү гэдгээл өөрөөсөө ухамсардаад явах юм бол энэ хар хунгийн одоо гамшигын тохиолдох үед энэ манай тэр нийгэм маань ер нь төсвөртэй байна. Тодорхой хэмжээний гэсэн. За ийм зөвлөмжүүдийг өгсөн байна. Ийм агуулмжтай ном битээр дуслаа. Тэгээ энийг ном нэлээд сонирхолтой татсан байх үзэгчдийг мэдээж нөгөө 40 минутанд ярих боломжгүй. Аль болох сонирхол татах амьдралтай ойрхон байх утгаараа битээр жишээ иш татаж ярьлаа. Тэгээ энэ номыг сонирхож уншаараа монгол хэл дээр бас гарцсан байгаа гэж юм те. Гарцсан байгаа. За ингээд та бүхэнд шинжлэх ухааны танин мэдхийн Од Мөндөр сувгийн Дэлхийн дуу хоолой нэвтрүүлгийг NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 107 гэсэн хос долгионоор хүлээн авч сонслоо. Шинжлэх ухааны танин мэдхийг дэмжин дэлгэрүүлэхээр бүх бараг Америкаас Заяа спорт шоп, хариултаа хадгалын ураатай Худалдаа хөгжлийн банк хамтран ажиллалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухааны танин мэдхүг түгээхийн үйлсэд
та нэгтгэх хүсвэл бидэнд хандив өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандивснаар одон дээр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухааны танин мэдхгүй Монголд ялах болтугай.